Жиа сайн байцгаана уу. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай ээлжид market overview маань эхлэж байна. За өнгөрсөн market overview-г яг MFT FX Hub дээр зөвхөн орсон. Тэгээд техникийн садлаас болоод бичиж чадаагүй. Тэгээд өнөөдрийн бас market overview-г MFT FX Hub дээрээс явж байна. Манай hub-ийн залуучууд энд хамт сууж байна. Үү! За тэгээд өнгөрсөн 7 хоногт бид нар market overview гэдэг ерөөхдөө алтны дүн шинжилгээ хийсэн байсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэхээр за Иран, Израиль хоёр одоо гинт наримцсан. Үнэхээр амар улс төр хийх юм. Үнэхээр амар нэрээ одоо энэ Трамп гэдэг хүний энэ хэлэлцээрийн урлаг одоо negotiation tactic гэдэг зүйл бол үнэхээр амар юм. Израиль, Иран хоёрыг хоёр талд хоёулангийн одоо ceasefire буюу нэг нэгэн рүүгээ гал нээхгүй гэсэн инхийн хэлэлцээр л бол оруулчихсан. За тэгээд бүр 7 хоногийн дундуур юу ярьж эхэлсэн бэ гэхээр хэрвээ Иран одоо цөмийн бөмбөгөө одоо nuclear хийгээд байгаа зүйлээ илүү одоо хүмүүнд ээлтэй гэх юм одоо тий. Та нар яг цөмийн реактор тэр цөмийн байгууламжаа хийж болно. Гэхдээ илүү одоо тийм дайны биш хор хөнөөлийн бус илүү одоо эрчим хүчний илүү одоо хүнд ээлтэй байдлаар хийх юм бол Америкаас 30 тэрбум доллар өгье гэсэн. За тэгээд ер нь бол яг тэр мэдгэдлийн араас бол алтвал бүр илүү унаж ирсэн. Иймэрхүү одоо нөгөө Иран, Израиль хоёрын нэг ceasefire Америкийн зуулчлалтайгаар инх тайван тогтоод за тэгээд буцаад нэг алт жоохон өсөж жогоод за тэр мэдээ гарснаас хойш 30 тэрбум доллар өгөхнээс хойш бол 7 хоногийн төгсгөл рүү бол 2-3 өдөр бол маш сайхан унсан. За үйл явдлын хувьд бол өнгөрсөн 7 хоногт имерхүүл зүйлс болсон. Тэгээд энэ 7 хоногт одоо юу болох нь уу гэдэг бас сонирхолтой бидний хүлээж байна. За техник дүн шинжилгээний үүднээс ер нь бол алт юу болсон бэ гэхээр энэ бол яг би жоо happy биш л байгаад байгаа. Энэ нэг 3430-аас 3500-ийн хооронд энд бол маш их одоо хамлтын төвшин бол байгаад байгаа. За дээшээ 3500 руу явах юм бол одоо энэ хавьд орсон хүмүүс, энэ хавьд орсон одоо шорт арилжаанууд эсвэл одоо sell position-ууд эсвэл одоо позициудаа том позициудаа зарсан одоо хүмүүсийн одоо stop loss-ууд болон за бусад маш их одоо algo компьютерийн арилжаанууд бол triggered болох юм төвшин байдаг. Энэ төвшин бол их айхтар төвшин. За энд яг нэг удаа 3450 руу явсан. Гэхдээ энэ нь өмнөх нь 3430-аас нэг холдож өгөөгүй болохоор нэх гой хамалт явсангүй гэж надад харагдаад байна. Хэрвээ энэ 3470-80 руу явцсан байсан бол хангалттай сайхан хамлаа. Энэ бол баг дахиж ийшээ өсөж ирэхгүй нэ гэж таамаглаж болохоор тийм зүйл болоогүй болохоор би энэ price action бол нэг тийм одоо дуртай биш байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ 3470-д 80 руу явцсан байсан бол энэ уналт за үргэлжлээд ингээд ер нь бол унаад ханшийн байдал бол уналт руу шилжиж эхлэе гэж дүгнэж болохоор байсан. Тэгэхээр яг уналт явах байх гэж бодож байна. Гэхдээ тийм ч амар өндөр ихтгэлтэй бол биш. За техник дүн шинжилгээний үүднээс бид нар market structure аваад үзэх юм бол энд high хийсэн, lower high ойлгомжтой тий. За энд lower low хийсэн. Ханш дэше consolidate хийж ирээд энд нэг удаа high-ыг эвдсэн. Гэхдээ энэ high-ыг эвдэхдээ ерөнхийдөө дандаа зүү татсан байдалтайгаар эвдсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт би market overview дээр ярьсан яг манай одоо YouTube үзэж байгаа залуучууд бол сонсоогүй л дээ уучлаарай. Higher high биш уучлаарай. Higher low гэд бүр ингээд маш ойлгомжтой higher low-уд хийж явж байгаад ханш 3345 за 40-оос доош ер нь унчих юм бол энэ 3120-оос хойш авч яваад эхэлсэн энэ өсөлтийн structure буюу зах зээлийн бүтэц доошоо эвдэрч байсан.
higher high хийгээл явж байгаа шүү дээ. За тэгээд энийг өнгөрсөн 7 хоногийн нэгд өдөр эвдлээгүй. За 5 дахь өдөр нь унаж ирээд өнгөрсөн 7 хоногийн өмнөх 7 хоногийн шуучлаарай. Унаж ирээд яг бариад буцаж дээшээ өсөөд тэгсэн чи яасан? Нөгөө хагасаа өдөр те 6 сарын 21-ний өдөр Америк чинь Ираныг бөмбөгтэй хайцсан. За тэгээд нэгд өдөр нь ханш амар гой дээшээ өслөө гэсэн чинь буцаад унаад ороод ирсэн. За тэгээ буцаад жоохон бөмбөгдөл болоод ханш өсөж ирсэн. Трампын зуучлалтаар ceasefire болсон. За тэгээд нөгөө хамгаалагдаад байсан 3340 гэдэг төвшин маань доошо эвдэгдсэн. За энэ доошо эвдэгдснээр юу болсон юм бэ гэхээр structural shift гэж энийг яриаддаг. За change of character гэж хүмүүс яриад байдаг. Нэгсэндээ одоо ханш маань эргээд high, lower high, lower high, low энэ бол уг нь higher low байсан шүү дээ, тэ? Lower low, lower low гэдэг юм шилжилт рүү орчихсон. За тэгэхээр доод одоо энд ханш өсөж ирээд нэг доошоо унахтаа энэ 3250 дээр бол яг нэг суппорт бол үүсгэсэн. Энийг тэгээд энэ ер нь зах зээлхт аягүй зөвөн бааз. Өнөөдөр өглөө 6 цагт шалгацсан. Өнөөдөр өглөө 6 цагийн энэ price action бол бүр арай л дэндүү. Ингиж нээгдсэн хаш. 3280 руу нээгдчихэл ерөөсө 30 минут дотор доошоо унаж ирэл яг энэ төвшин шалгаал тэгэл араас нь өсөөл явцсан. Тэгэхээр ер нь бол зах зээл бол ийм л манипуляцтай яг л ингээл техник төвшин рүү хүргээл зүй татаал барайл ингэж явдаг. Тэгээд би энэ хөдөлгөөнийг зүгээр юу гэж харсан бэ гэхээр хөрх юм уу байруудыг ерөөхдөө trap хийж энэ даа л гэж харагдсан. Энийг хараад за яг key level дээр өстой support авчлаа. За эндээс юу гэдэг те дээшээ өсөөд энэ level рүү жээ энийг задлаа явуучих юм бол буцаад өсөөд гэдэг нэг хөрх юм уу байруудын мөрөөдлийг л харуулчлаа л гэж бодсон. Тэгээ энэ нь ийм bull flag юм шиг харагдаа те. Тэгээ зах зээл бол ингэж одоо хуурм эхлэх хөдөлгөөнүүд бол маш идэг. Тэгэхээр би бол энийг юу гэж хараад байна вэ гэхээр энэ бол жоохон дээшээ өсөж жагаад дахиад доошоо энэ лөвийг бол хамнаа л гэж харж байгаа. Ямар ч үс энийг бол энэ бол хитрхи амархан харагдаад байгаа байхгүй. Панаалтай гэх юм уу те. Тэгэхээр ерөнхийдөө зах зээл бол иймэрхүү лөвүүдийг бол дандаа доошоо хамж идэг. Тэгэхээр миний прогноз бол угаасаа суур учир шалтгаан дүн шинжилгээгээр одоо сая хагас бүтэн сайд ялангуяа шинэ мэдээ гарсангүй айхтар дайны одоо эргээд Иран Израиль руу бөмбөгдөөд байсан эсвэл Израиль Иран руу бөмбөгдөөд байсан юм бол байсангүй. Тэгээд Америк зуучлсан ceasefire хэвэндээ яваа. Яг жоохон энэ өссөн хөдөлгөөн өнөөдөр яасан гэхээр нөгөө худалдааны дайн Канадтай Америк чинь худалдааны дайн хийхгүй биш ээ, нөгөө худалдааны хилцээр хийхгүй байхгүй гэдгсэн чинь Канад нэг зөрүүлээд тэгвэл одоо чи би яах юм гэдэг л нэг жоохон тиймэрхүүл яриа явсан. Гэхдээ энэ бол нэг тийм одоо бол бид нарт тийм шин зүйл юусоо биш болчихж байгаа байхгүй. Трамп нөхөр яатгүй гэхээр ингэх юм уу гэснэ за боли гэснэ за ингээ гэдэг нэг юм айгүй зэмүү юм хэлэлцээр хийдэг. Тэрэнд нь ингэж зах зээл амар дагаж хөдөлдөг. Тэгэхээр нөгөө мо юуныхаа аашийг бол ойлгодог болдог гэдэг шиг бид нар бол Трампынхаа аашийг бол одоо ойлгох болсон байхаа гэж боддог. Худалдааны дайнаар чи хятад дээр тэ 140% татвар тавина гэж ийсэн аа. Одоо ингээд нэг 10-20%, 30% дээр тогтчихсон байдалтай байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэр 8 сар хүртэл үргэлжилж байгаа. Тэгэхээр биднэрт ямар ч байсан нэг 8 сараас эхлээд хятадтай алцаад эхлэх юм бол мэдхгүй алтай айхтар өсөж магадгүй. Түүнээс яг суур учир шалтгааны үүднээс бол алтуул нэг амар өсөөд байх шалтгаан одоогор бол байхгүй л байна. Тэгэхээр техник дүн шинжилгээний үүднээс ч гэсэндээ дөнгөж одоо энэ structure shift болоод өнгөрсөн 7 хоногт маш гоё шалгаад за энэ тэгээд bearish pattern явагдсан байгааз. Тэгээд доошоо уурссан. Энд бол их дэндүү амархан одоо support үүсгэсэн.
Тэгээ энийг бол одоо нэг доошо сэтэлнэ л гэж харж байна. Тэгэхээр энэ 7 хоногийн эхний арилжааны idea бол short арилжаа тал руугаа байвал зүгээр юм болов уу гэж байна. За энэ дээр Fibonacci татна. Fibonacci татхад энэ 3336-аас татна. Яа тэгэхээр яг нэг чигийн одоо урсгал гэж хэлвэл энд бол ханш ингээд consolidate хийж байгаа дээшээ 3350 руу нэг fake out хийж гарч ирээд ерөнхийдөө бол энэ key level-ийг шалгаад байгаа ш 3340-оос 50-ийн хооронд байх. Энэ key level-үүдийг шалгачаад нэг удаа одоо тоншиж үзэж байгаа гэхүү те би одоо энийг тонших гэж яриад байдаг сүүлийн үед. Нэг тоншоод буцаад нэг одоо те дээшээ гарч наасан гэдэг шүү дээ тий. Тоглосон ингээд. Тэгэхээр тэрнээс хойш бол ингээд шууд ирж хэрэг урсчаа. Тэгэхээр нэг юм та нар ингээд зах зээлийг яагаад эндээс шууд ингээд урсахгүй байгаа даа гэж их хүмүүс боддог байх. Эн чин захиалгуудын л биелэлт байдаг зах зээл өөрөө. Ерөөсөө bid asking биелэлтүүд байдаг. Тэгэхээр нэг гэсэндээ бол нэг унчаад эндээс buy захиалгуудыг хамж авч байгаа байхгүй. Өсөлтийн захиалгууд одоо худалдаа авах захиалгуудыг хамж авчаад за тэрний дараа бол хангалттай хамсны дараа зах зээл унаж эхлэхэд нөгөө энд орсон buy-ууд чинь хүртэл паниктэн зарна стоп лосс нь цохино гэдэг. Тэгээд зах зээл бол нэг чигийн хөдөлгөөн рүү унчаад байдаг. Тэгэхээр бид нар бол ийм хөдөлгөөнийг маш олон удаа хардаг шүү дээ. Нэг одоо унлаа консолидейт хийлээ, унлаа, шалгалаа, унлаа гэж тэ. Тэгээд нөгөө энэ шалгалтын дээр чинь одоо маш их одоо захиалгуудын биелэлт бол явж идэг. Тэгэхээр яг энэ дүр зураг бол энэ дээр харагдаж шүү дээ. Унлаа, консолидейт хийлээ, нэг доошо унлаа, шалгалаа, доошо унлаа гэдэг. Тэгэхээр Fibonacci-г татахтаа бол дандаа нэг чигийн хөдөлгөөнөөс ер нь татаж авч ивэл илүү оновчтой болдог шүү. Хүмүүс жишээ нь тэгвэл яагаад 3350-аас татахгүй мэй гэж бодож магадгүй. Миний туршлагын талаа нэг чигийн хөдөлгөөнөөс татах нь илүү оновчтой байгаад байсан. Тэгэхээр би бол яг нэг урсгалын нэг одоо энэ уналт гэсэн үгтэй энэний pullback-ыг олохын тулд бол 3336-аас өнөөдрийн 3300 за эн чинь бүр 46 хүрсэн юм байна шүү дээ. 46-аас татнаа гэж. Тэгэхээр миний хардаг golden ratio-гоор бол за алт өсөөд хамгийн дээдэлтэй бол ер нь 3300 руу хүрч ирвэл ирэх байх. Үгүй бол энэ авьяас 3390-ээс ер нь доошоо унах баха гэсэн прогнозтой байна. Тэгээд надад позиц байгаа нь би бас шорт арилжааны позицтой байгаа. За уг нь бол 5 дахь өдөр би энэ шорт арилжаанууд айгуугаа хаасан. Гэтэ энэ жоохон статсын 3396 дээр хаачаад тэгээд ханш өсөөд доошоо унсныхын дараа буцаж pullback дээр нь жоохон ороод тэгээд 3370 дээр орцсон. Тэгээд жоохон алдагдaltaй явж байгаад өнөөдөр бас 3394-өөс ер нь бол нээж эхэлсэн. Тэгэхээр яг хуу би бол ханшиг 3300-аас дээшлэхгүй болов уу гэсэн прогнозтой байгаад байгаа. Тэгээд доошоо ер нь бол 3245-ыг бол хамах бах. За ихтэй хамахтаа хаашаа явж болох уу гэж тийм. 3200-аас доошоо л гэж харах юм байна. Яг тэгэхээр энд дахиад энд айгүй тийм ойлгомжтой key level, хитрхи ойлгомжтой key level байдаг байхгүй. Хитрхи ойлгомжтой key level байх тусам энийг доошоо хамж яадаг. Энийг хар тэ 1 2 3 гэх хитрхи ойлгомжтой key level-ийг бол хамаад байх байц. Тэгэхээр хэрвээ энэ доошоо 3245-ыг хамах юм бол ер нь бол 3185 3190 хавцаа миний таргет бол байна. За тэгээд 3185-аас 3190-ийн хооронд ер нь ханш хурж ирчээд ямар реакц үзүүлж ийн гэдгийг харна. Хэрвээ ханш энэ одоо ямар энд нэг юм structure хийчихэд байгаа байхгүй ханш. За энэ бол нөгөө айхтар савлгааны дооцсог байсан тий 3120 гэдэг.
За эндээс өсөж ирчээд дахиад энд нэг ийм structure хийсэн. Тэгэхээр ер нь энэ 3150-аас доош орохгүй ханш энд хурж ирсэн ч гэсэндээ нэг иймэрхүү байдалтай ингээд байгаад нэг ийм байдал үүсгдэг шүү дээ, тий. Тэгэх юм бол эргээд ер нь бол энэ лөө хамгаалагдаад дээшээ өсөлт орж ирж магадгүй юм байна гэсэн таамаглалаар лонг арилжаа сонирхож эхэлнэ. Яг тэр үед юу болж явах хэвээр гэхээр 7 сард 7 сарын ихээр одоо CPI мэдээ, за non farm payroll мэдээ чинь 5 дахь өдөр. За тэгээд Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гээд явж явах хэвээр. Тэгэхээр тэрнээс наан ямар ч байсан энэ хамалт бол орж ирэх ёстой л гэж би таамаглаад дүгнээд байна. Тэгэхээр чиглэл бол доошоо шорт арилжаа байх нь илүү магадлал өндөртэй хаа гэж бодож байна. За дараагийн дүн шинжилгээ доллар индекс руу оръё. За доллар индекс яг техник зураглалынхаа хувьд бол би нөгөө өнгөрсөн 7 хоногт хэлээдсэн шүү дээ. Нэг энийг шалгаад эндээс буцаад доош унжаагаа дүр зургийг харчмаар байна гэх. Тэгэхгүй бол яг энийг шалгаж явах үед нь энэ чинь айгүй нөгөө хэцүү ойлгомжтой байна гэж хэлээдсэн тий. Тэгээ нөгөө GBP USD дээр ягаа энэ ууг нь амар гой зураг харагдаад нь гэхдээ долларын стоп-лосс зөхөх нь бол ойлгомжтой 99 гэсэн чинь тэгээд төд хөдөлгөөн ингээд айх төрөсөө гараад ирсэн. Тэгээд яагаад энэ долларын индекс унсан бэ гэдгийг учир шалтгааныг бас тайлбарлах хүмүүс бас гайхаад шүү. Доллар чинь өөрөө бас одоо safe haven буюу алт шиг ороо бусгай цагт одоо ойлгомжгүй цагт дайн байлдааны цагт бол хүмүүс ам долларыг худалдаж авч яадаг. Манай Монгол ч гэсэн ялгаагүй шүү дээ. Янз бүрийн боллоо за мэдхгүй те. Одоо мууйр урд хойноос дайрлаа майрлах юм бол хүмүүс хамгийн дөрөв доллар л худалдаж авах байх. Түүнээс алт хаана байна гэл тэгээ алтны дийлэр хайгаал явж гин гэж бол байхгүй шүү дээ. Хамгийн дөрөв 8 шараа ороод доллар худалдаж авах. Яг тэрнтэй адилхан Иран Израилийн дайны үеэр бол долларын индекс жоохон өсөж гарч ирсэн. Яагаад вэ гэхээр доллар нь өөрөө бас найдвартай хөрөнгө оруулалт байдаг. За тэгээд энд өнгөрсөн одоо нэгд өдөр доллар дэш өсөж гарч ирээд одоо бол дараалсан уналтыг хийж байна. Яагаад тэгэхээр нөгөө дайн маань зогсон байдалд орчихсон, инхээ хэлцээрт орцсон. За тэгэхээр долларын эрэлт нь бол унчиж байгаа. Дээрээс нь Төв банк бодлогын хүүгээ багасгана гэдгээ бол хэлчихэд байгаа. Тэгэхээр яг 7 сарын дунд хүртэл Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гартал доллар индекс бол доошоо чиглэлтэй л байх болов уу гэж. Тэгээд яг 7 сар болсон чинь одоо non farm payroll гарна. Дараа 7 хоног CPI гарна. Гэсэн CPI өнгөрсөн сараас өндөр гарчвал нөгөө Төв банкны чи ярих зүйл нь бас өөрчлөгдчихнэ тий. Тэгэхээр ямар ч тач тэр мэдээллүүд гартал долларын чиглэл бол доошоо байдалтай байгаа. Тэгэхээр долларын хослолууд за GBP USD маш ойлгомжтой structure хийгээд энэ яс ятаргаатай реклам гарч ирд юм бэ. Яг миний дургу брокер ивэл гарч ирдэг. За энд major higher low, major higher low, major higher low. Яагаад энийг major higher low гэж нөх гэхээр энд бол economic impact үзүүлэх одоо том мэдээ байсан шүү дээ. Америк Иран руу дайраад гэдэг. За энэ 5 сарын 13-нд бас одоо юу ч болсон бэлээ. За энэ бас юу ч болсон бэлээ. Ингээд ер нь бол GBP USD-ийн structure-ийн хувьд бол дээшээ higher low-уудыг бол хийгээд явж байна. За тэгээд дахин энэ том хаяудыг бол эвдэж байна. Энд хаа юуснаа эвдээд за энд бол дахиад эвдчихлээ те. Маш гоё structureтай. Ер нь дахиад дэшэл гэж харагдаж байна. За дээшээ хязгаар 1.42 руу за ер нь бол одоо энэ зон руу орж ирсэн байна. Энэ consolidation хийж байгаа унсан зон руу ороод ирсэн байна л дээ. Тэгэхээр дээшээ ерөнхийдөө нэг тийм амар ингэж өсөхгүй ч гэсэндээ багаар нэг иймэрхүү өсөлт үзүүлээд 1.42 руу хүрэх болов уу гэсэн таамаглал бол харагдаж байна. За гэхдээ одоо бол pullback орж ирэх нөхцөл
нөхцөл байдал харагдаж штэ тий. Тэгэхээр бид нар хаашаа pullback харах уу? Юу гэж бодсон залуучууд? Одоо энийг хаашаа pullback харах уу? Fibog бол татна шүү дээ тий. Fibonacci-га татна. Уг нь бол амархан байгаа шүү дээ. Яг ингээл за энэ бол ингээд одоо ер нь бол өсөх хандлагатай юм байна. За одоо pullback дээр норыг тий. Тэгээ сая нэг өдрийн график харахад нэг чигийн хөдөлгөөн хаана байна? 33.68-аас 37 хүртэл 400 пипний хөдөлгөөн байсан байх шүү энэ ч юм бас. Нилээн сайн хөдөлсөн. За энэ нэг 36 17 хавцаанаас ер нь лонг арилж орж эхлүүл зүгээр байх. Ийшээ ороод ирүүл жоохон сонирн болчихно. Яагаад тэгэхээр энд нэг жижиг цагийн structure байдаг байхгүй. Тийм үү? Өмнөх high-г дээшээ эвдлээд эн чинь бол higher high гэсэн үг шүү дээ. Энд. Тэгчээд буцаж шалгаад нэгсэндээ бол higher low жижиг цаг дээр ч гэсэндээ higher low тогтоосон баталгаажуулсан хэсэг байдаг байхгүй. Тэгэхээр энийг хурж ирж шалгах уу эсвэл энэс нэг жоохон дээгүүр хурж ирээд тэгээд эндээс буцаад дэшээ өсөлт орж хаа гэж. Тэгэхээр зарим тохиолдолд бол би зүгээр шууд buy limit хийгээд орхичдөг. Энэний хувьд бол нэг 36 за 25 хавцаа ер нь buy limit тавиад орхиж болохоор тэгээд stop loss-ыг бол 50-аас доошоо тавьж өгөр. Тэгэж нэг 60-70 пипний stop loss-тай гэхдээ тэгээ энэ чинь нэгэнт buy limit чинь гоё орчих юм бол бариад яваад иж болно шүү дээ. Илүү swing арилжаа талгүй. Тэгэхээр 1.42 хүртэл гэж харж ирсэн гэдэг чинь нэлээд том бас risk to reward-тай айтайхан сайхан арилжаа болж болохоор харагдчих байна. За, евро доллар харъя. Евро доллар юу адилхан. Дэшегээ пүүх 1.2260 гэж харагдчих тий. Гэхдээ яг евро доллар ингэж 1.2260 руу унах өсөхөд бол яг тэр нөгөө NFP гарчих байх, CPI гарчих байх. Дээрээс нь төв банкны бодлогын хүүтэй байж иж евро доллар бол 400-500 пип хөдлөнө. Энд бол нэг ийм structure-ыг их гоё доошоо шалгасан байна шүү. Шалгаад барьцсан. Тэгээ одоо ерөөсөө л дараагийн чиглэл рүү явж ирж байна. Гэхдээ нэг pullback орж ирэх хэрэгтэй. Нэг pullback ойлгомжтой тий. Нэг яг GBP USD-тэй адилхан л дүн шилжлээ гарч ирж байна. Нэг 15 хавцаанаас long арилжаа. Гэхдээ нэг 15 хүртэл унахын тулд ямар нэгэн мэдээ гаргах хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр магадгүй Трамп маань жоохон савлуулж болох юм. Тэгээ ер нь зах зээл бол тэгээ савладаг. Одоо бол евро доллар дээр лонг арилжаатай хүмүүс бол ерөөхдөө ашиг авч явах л цаг. Тэгээд буцаад pullback-ын дээр нь buy за тэгээд 1.22 хүртэл ерөөхдөө hold хийж болохоор 400 харагдаж байна. USD/JPY нэвтэж гараагүй л байгаа биз. Нэвтэж гараагүй л бол тэгэл буцаад доошоо унтсан те. Энэ юу гүйтцээ. Энэ одоо бүр ингээд юу харагтай авчихсан. 1.40-оос доошоо нэвтлэх юм бол нэлээд бас унах орон зай. Харагтай авчихсан. Өнгөрсөн 7 хоног нөгөө USD/JPY өнгөрсөн 7 хоног бид нар нэгд өдөр маркет өөрөөр хийхэд чинь нөхцөл байдал шал өөр байлаа шүү дээ. Иран руу Америк дөнгөж бөмбөгдсөн. Одоо өстой яах уу маах уу? Иран өстой эргүүлээд цөм мосхоо гэд ярьжсэн чинь оройн нь болсон чинь ерөөсөө инхий хилцэр болол явцсан. Тэрнээс болол USD/JPY ингээ унаад ороод ирсэн.
Technic structure-ийн хувьд бол ойлгомжтой харагдаж байна. High, lower high хийцэн. Lower high ойлгомжтой тийм. Тэгээ энд бол нэг ийм төвшин болол 2-3 удаа тогтоосон. Зах зээл бол энийг доошоо эвдэх сонирхолтой байх байх. За гэхдээ яг одоо USD JPY дээр short арилж орох юм бол 400 pip алидын унтсан байгаа юм дээр short арилж ороод ирэхгүй те. Тэгэхээр эргээд нөгөө л Fibonacci гаргаж ирээд харна. Дор хаяж 145 хавцаанаас. Тэгэхээр нэг 100 pip өсчүүл ер нь short арилж орж болохоор. Тэгээд энэ 140 гэдэг төвшинг доошоо нэвтэлнэ гэж таамаглаад за зарим нь чав 140 хавцаа ашиг аваад гарч ирнэ. Гэхдээ энэс доошоо нэвтлээд гараад ирвэл 130 руу орж ирэх боломжтой. Тэгэхээр чи бараг л одоо 1300-400 пипний орон зай доошоо USD JPY дээр бол харагдаж байна. JPY индекс нэг иймэрхүү. За Nasdaq ёстой амар хөдөлгөөн хийсэн. Өнгөрсөн 7 хоногт би нэг ингээд round up хийгээд ингээд унах гэдэг юм шиг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр үед чинь нөхцөл байдал өөр байсан шүү гэж те. Бараг зүмийн бөмбөг болох уу үгүй юу гэж ярьжсэн. Тэгсэн чинь инхийн хилцээрт ороод одоо Nasdaq бүр all time high. Энэ бол бүр үнэхээр галзуурл. Америкийн хөрөнгийн зах зээл бол бүр тотг. Ийм амар унсан. Тэгэл ерөөсөө 2 сарын дотор буцаал all time high хийгээл гараал ирсэн. Чи одоо хэдэн өдөр дараал ирсэн? 1 2 3 4 5 6 7 өдөр. Зарим өдөр 10 өдөр ч дараалж ирсэн. Тэгэхээр би л хувьдаа индексүүдийг сонирхгүй. Индексүүдийг нэлээ ер нь 7 сарын дунд мөнд хүртэл харахгүй сонирхгүй ямар ч арилжаа хийхгүй. Тэртээ тэргүй хоцорцсон. Одоо энэ дээр шорт арилжаа хийнэ гэж байхгүй. Ийм амар өсөлтийн эсрэг. Лонг арилжаа хийнэ гэж байхгүй. Лонг арилжаа орвол бас ямар ч мэдэн гараад яачих чинь гэдэг эрсдэл бол байна. Тэгэхээр биш та нарт зөвлөхөд ер нь индексүүд арилжаа дими. Тэрний оронд харин алтгой харагдчихээн. USD JPY за зарим бусад Forex-ийн хослолууд GBP USD ч юм уу илүү pullback-ын дээр нь орвол сонирхолтой харагдаж байна. За oil дээр би алуулсан. Өнгөрсөн 7 хоногт бол би барыг 50 лотоор long арилжаатай байсан. Тэгээд нэгтгэхийн орой ерөнхийдөө бол хааж чадахгүй байсаар байгаад бодит байдалтай нөгөө эвлэрэхгүй байсаар байгаа. Тэгээд нэлээд алдагдaltaй хаасан. Ууг нь бол ер нь ингээл унаад ороод ирэхэд хаагаал гарсан бол break even гарчихл байлаа. Тэгээд нэг юм ингээл унаад ороод ирэнгүүт мэдээ хайгаал юу болчихоо яач юу ийч юу гэл хүлээсээр үнэхээр үнэн үү энэ одоо ceasefire болцсон уу болоогүй юу гэл нөгөө тал нь үгүй болоогүй бид нөгөө Хормузын булангийн чи хаана маан гэл ингээл бөө мэдээ гараад ингээд нэг хүлээж hope хийн гэж те нөгөө найдаж байцаар байгаад ингээд алдагдал руу хүлээс. Энэ бол яг өнгөрсөн 7 хоног миний арилжаач хүний гаргадаг классик алдаа байсан. Зах зээлийг яг ямар нөхцөл байдал дээр байгаа дээр нь арилж байгаа хаагаагүй hope гэж одоо hope гэдгийг одоо монгол үгээр юу гэж тайлбарламаар юм бэ? Гэхдээ найдвар гэхээр бас нэг тийм хүчтэй биш. Одоо итгэл найдвар ингээд нэг юм энэ ингэч байх таа гэдэг хоосон hope хийгээд байгаа байхгүй тий. Тэгээд сүүл рүүгээ за энэ ч худлаа боллоо доо гэдэг нэг жоохон өснийхэн дараа нэг 68 хавцаа зараад гарсан. Тэгээд ойл дээр зөндөө алдагдуулсан. Одоо ингэж унж ирчээд иймхэн pullbackтай байна гэдэг бол энэ бол ерөөсөө бүр dead price. Үхмэл ханш гэж энийг л хэлдэг. За ууг нь бол аюу гой техник зураглал зурагдсан байсан. Нилээн том бүр юм bullish pattern дээшээ задалж гарч ирж байгаа байдалтай байж исэн. Тэгээ буцаад доош унаад орчихсон. Одоо эргээл доошоо 54 55 руу унах
ийм магадлал бол байна. Тэгээд ойл яагаад ингэж амар унаад ороод ирсэн бэ гэхээр нөгөө Хормузын булан гэж хаана гэж Иран сүрдүүлээ. Тэгсэн чинь Сауди Араб болон бусад орнууд нийлүүлэлтээ ихсгцэн. Тэгээд аль хэдийн өндөр болсон нийлүүлэлтэн дээр нөгөө их тайван чинь тогтоод нөгөө Хормузын булан хаахгүй болохоор өмнөхөөсөө бүр илүү нийлүүлэлттэй болчихж байгаа байхгүй ойл маань. Тийм учраас их хүчтэй унаж орж ирсэн. Тэгээд энэ 7 хоногт ер нь бол энэ үргэлжлээд унах болов уу гэсэн таамаглалтай байна. Тэгээд унаад яваад за бүр 55 руу явдгүй маа гэхэд ер нь бол 57 8 60-аас доошоо бол ямар ч байсан орж ирэх байх гэдэг. Тэгэхээр яг ойл арилждаг хүмүүст бол боломж гарч ирж байна. Би бол нэг том алдсан учраас ойл руу орохгүй. Ер нь нэг том алдчихаар ингээд жоох айчдаг. Ахта алтнаас бол хизээч айдгүй гэж. Том алдсан ч хусчл байдаг гэдэг. Тий. Энэ одоо л ингээл яг ийм техник зураглалаар л явж байна. Энийг эвдэл ороод ирэн л те. Тэгээ маш хурдцтай. Нэг 57 8 ороод ирэх байх гэж харж байна. За ойл нэг иймэрхүү доллар индекс ярьсан, алт ярьсан. За тэгээд биткойны талаар ярив. За биткойн ер нь нэлээд булш зураглал гаргацсан шүү. Гэхдээ Nasdaq ууг нь бол биткойн чинь яг Nasdaq-ыг дагж хөдөлдөг. Тэгээд Nasdaq ийм гой өсөлт үзүүлчихсэн байхад биткойн өсөөгүй нь бас жоохон одоо жоохон ихтгэл ингээд алдмарч юм шиг. Nasdaq унаад одоо Nasdaq чинь ингээд айгүй олон өдөр дараалал өссөн байж байгаа. Nasdaq унаад ороод ирэх юм бол биткойн дагаа жоохон унчна. Тэгэхээр жоохон pullback орж ирж магадгүй. Гэхдээ зураглалын хувьд бол маш гоё булш зураглал гаргасан. За энийг одоо барыг зураач хэрэг байна уу да? Ойлгомжтой тий? Major high 4 сарын 12-нд энд юу вэ? Нөгөө айхтар тарифтэй хятад дээр 145% тариф гэ худалдааны дайн болчоод ингэжсэн. Өссөн pullback хийсэн бүхэл бүтэн дайн задрахж байхад бол 90 мянга руу унсан. Тэгэхээр энэ бол маш булш sentiment гэж одоо хэлдэг. Зах зээлийн сэтгэл зүй бол нэг айсан шинж ерөөсөө биткойнер байгаагүй. За одоо 110 мянгаыг дэшээ сэтгэлээ гараад ирэх юм бол дахиад all time high хийгээд үргэлжлээд өсөөд явах хандлагатай. Тэгэд энэ ч гэсэндээ нэг юм булш паттерн юм шиг харагдана. 4 цагийн график дээр тавих юм бол маш цэвэрхэн булш паттерн хийгээд тэрийг сэтгэлээд гарч байгаа дүр зураг харагдана. Арай сэтгэлээгүй юм байгаа юм шүү. Яг л ийм цэвэрхэн 3 тачтай. Энэ бол айгуу миний дуртай булш паттерн. Яг дээрээ 3 доороо 3. За миний 93 мянган structure хамгаалагдсан 98 мянга дээр хүрсэн. За эндээс нэг жоохон pullback орж ирээд ерөөхдөө ханшийн volume байхгүй болчиход байгаа байхгүй. Нэг push хийгээд өсөд ерөөхдөө volume-гүй болоод тэгээ нэг 105 мянга руу унж ирэх бах гэж харагдаж байна. Тэгээ 105 мянга биткойны хувьд ч бол easy л дөө. Нэг ингэж хурж ирээд за ийм хөдөлгөөн байх болов гэж харагдаж байна. Тэгэхээр 105 мянга руу унж ирэх юм бол ер нь long арилжаа хийх бодол бол байна. За дараачийн биткойны зөксөөл 120 мянга хавцаа гэж харна. За тэгээд биткойн маань бол энэ 16 мянгаас хоошоо нэг иймэрхүү тренд лайн яг энэ их цэвэрхэн зурагдахгүй байна. Нэг иймэрхүү тренд лайныг бол дагаж явж байгаа. Яг энэ үзүүрнүүдийг ингээд холбоод үзэхээр. Дээрээ ийм багт. Ингэж харагдав. Тэгэхээр 150 мянга гэж харагдав. Bitcoin dominance гэж үнийг харчих. BTCD.
Биткойн доминанс бол үргэлжлээл өсөөл явж байна. Altkcoin өсдөггүй. Биткойн л ганцаараа өсөд явах юм. Гэхдээ нэг мэдээлэл байсан BlackRock-ийн CEO сүүлийн 1 сар үлээ 2 сар айгүй Ethereum худалдаж авсан байлээ. Тэгэхээр одоо 180 доллар удирддаг үлээ. Юу вэ BlackRock чинь? Тийм билүү? Амар их зайлуу. Ямар ч байсан амар их мөнгө л удирч байгаа. Тэр хүн бол Ethereum аваад байгаа. Тэгэхээр ямар нэгэн бас Ethereum дээр дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан шүтээ BlackRock чинь. Яагаад гарч ирэхгүй нэ? Угаасаа 4000 зүтэрч нэрээ all time high шүү дээ. Биткойн шиг чарт хүлээ гэдэг сая шууд автоматар эн чи юу илээ гэд. За 4000 хүрсэнтэй Ethereum. Тэгэхээр би бол спотор Ethereum-ыг авахд бол нэг буруутахгүй болов л гэж хараад. Одоо эн чинь дөнгөж 2400 дээр явж байна. All time high руугаа 4900 5000 руу хүрэх гэхэд эн чинь 2 дахин өсөх боломж шүү дээ, тэ. Хажууд нь биткойн бол бүр all time high эвдээд явчихсан байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр Ethereum их дажгүй. Ер нь энэ зураглалч гэсэндээ их гоё харагдчихэв. Bottom хийгээд өсөөд буцаж ирээд аюу гоё шалгалт хийсэн байгаа байхгүй. Fibonacci 50 дээр гоё тогтсон. Энэ бол маш цэвэрхэн зурагтай. За нэг иймэрхүү л байна да. Алт болвол доошо чиглэлтэй. За сая биднийг market overview хийгээд ярьж байхад бол consolidate хийж байгаад буцаад унж байгаа харагдаж байна. За тэгээд гайгүй явчих واخа. Ер нь энэ 7 хоног жоохон зах зээл бол жоохон тийм boring болчлоо шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт бол бүр амар авалцаж байгаа. Энэ 7 хоног жоохон boring. Гэхдээ boring is good гэж юм байдаг шүү дээ. Нэг ойлгомжтой чиглэл гаргачих юм бол тэр чиглэлээ бариад арилжаад ах юм бол магадлал ашигтай байх магадлал өндөр, амар савуулаад байх шаардлагагүй гэж. За тэгээд өнөөдрийн маркет өөрийгөө энэ хүрээд өндөрлөе. Хабийнхаа залуучуудад асуулт хариултын булан үлдээе. За өнөөдрийн маркет өөрийг үзсэн залуучуудтай баярлалаа. Амжилт хүсье.